За орчин үеийн физик гэдэг хичээлд тавтаа морил хүүхдүүдээ. За намайг улам морих багш гэдэг. За энэ орчин үеийн физик хичээлийг нэлээд хэдэн жилийн өмнө би химийн ангийн хүүхдүүд заа гэдэг ийм үүрэг авсан юм аа. Тэгээ үүрэг аваад зунжин бодлоо. Энэ орчин үеийн физикийн агуулга нь болохоор энэ квантын механик, релятивист механик. За тэгээд энэ квант механикаа дагаад одоо бодисын бүтэц, оптик ч гэдэг юм уу, релятивист механикийг дагаад одоо цөмийн физик ч гэдэг юм уу, ийм өргөн агуулгатай хичээлийг маш богино хугацаанд нэг семестр хугацаанд заах ийм үүрэг аваад эхний ээлжинд жоохон боломжгүй мэт санагдчихл байсан л да. Тэгээ би зунжин одоо маш олон ном үзлээ. Орчин үеийн физик гэдэг зүйлийг баруунд яаж үзэж гин үү, яаж багтаах уу гэд бүтэн зууны турш энэ зүйлийг судалж агаад тэгээд энэ агуулгыг боловсруулсан юм аа. Энэ агуулга арга зүйг. За энэний дагуу олон жил ингэж хичээл заахад манай оюутнуудын маш их үзэх дуртай, маш их судлах, сонсох дуртай хичээлүүдийн нэг болсон. Тэгээ энэ хичээлийг одоо энэ ханаа томоо гарсантай холбогдуулаад нэгдүгээрт онлайн явуулж байгаа. Энэтэй холбогдуулаад энэ хичээлийг бас нийтэд хүргэе. За хоёрдугаарт ерөөсөө энэ хичээлийг судалсан хүүхдүүд бол орчин үеийн физикийг ерөөс нэгдүгээр курст үзүүл яасан юм бэ гэж бусад физик математикийн үзэх суур хичээл болж исэн юм аа гэж суур одоо чадваруудыг эзэмших юм гоё хичээл байсан. Тийм учраас нэгдүгээр курсээс ирнэ орсон бол их зүгээр байна гэсэн асуудлыг их тавьж исэн. Тэгээд одоо нийт оюутнуудаа зориулаад энэ хичээлийг бас нийтэд нээлттэй болгоё гэсэн ийм зорилгоор орж эхэлж байгаамаа. За тэгээд энэ хичээлд тавтаа морилно. За энэ хичээлийн агуулга энэ тухайд ярив. Агуулгын тухайд бол бид нэр квант механикийн тухай үзэх ёстой. Гэхдээ яг квант механик гэдэг ёсоор биш. Бид нэр квант механикийг бас өөрийнхөө аргаар үзэж яагаад одоо физик ангийн квант механик үзэж байгаа хүүхдүүдийг зарим талаар бол гүйцэтгэдэг явдал байгаа. За релятивист механикийг ч гэсэн бас нэг өөрсдийнхөө боловсруулсан гоё арга зүйгээр заадаг. Бас нэг стандарт бус ийм сайхан зарим талаас их хялбархан математик суурилсан ийм арга зүйдээр суурил зааж байгаа юм. За энэ альва хичээлийг заахад тухайлбал энэ хичээлийг заахад арга зүй хувьд яаж заах вэ гэдгийн хувьд маш сонин асуудал гарч ирсэн. За бид нэр ямар нэгэн хэлийг үзэхдээ эсвэл хичээлийг үзэхдээ нэг ном сонгож аваад тэгээд энийг порцоор нь хувааж зааж болдог. Сэдвээ сонгож аваад сэдвээр нь хувааж заадаг. Энэ бол өнөөдөр биднэрт түгээмэл хэрэглэгддэг арга. Одоо ингээл механик гээл тэгвэл эхлээд одоо юу гэдэг нь кинематикийн нэг хэсгийг тэдэн цаг цай, динамикийг тэдэн цаг цай, статикийг тэдэн цаг цай гэдэг ингээ хичээлээ төлөвлөдөг дөө. За энэ төлөвлөлтийн аргыг би шугам бус арга гэж нэрлэе. Энэ бол яадаг вэ гэхээр өгөгдсөн материалаа аваад өгөгдсөн хугацаа жишээлбэл бидний семестр ихэвчлэн 15-аас 16 7 хоногт багтжээдэг. За ингээд 7 хоног болгон бид нэр за энэ 7 хоногт нэг энэ хэсгийг заая. За дараагийн 7 хоногт нэг энэ хэсгийг заая. За дараа нь энэ хүртэл заая гэх мэтлээ ингээ сайхан 7 хоног болгоноор хүүхдийнхээ ачааллыг жиг хуваарлаад ингээд хичээлээ хуваарлдаг. Тэгэхээр эндээс ямар асуудал гардаг вэ гэхээр маш их агуулгатай имийг богино хугацаанд заана гэхээр нэг богино цаг дотор их юм заах хэрэг гардаг. Богино хугацаанд их юм заахаар зэрэг тэрийг хүлээж авах ч хүн байна, авахгүй ч хүн байна. За энэ аргын сайн тал бол багш нарт их сайн талтай. Яг тэгвэл агуулгыг бүтэн заасан гэдэг ийм одоо талаас их сайн харагддаг. За муу тал нь энэ хүүхдүүд хүртэх нь одоо маш бага байдаг. Тийм учраас энэ аргаар маш олон хичээл заагддаг учраас физик математикийн хичээл заримдаа жоохон сонирхолгүй хүүхдүүд их дургүй байдаг. Энэний жишээ бол одоо ерөнхий суурийн физикийн математикийн хичээл дээр маш олон хүүхд одоо шалгалтаа өгч чадахгүй унцгаад дахин үзээд байвч тэр нь одоо сонирхолгүй огт ерөөсөө нэмэгдэж өгдөггүй. Тэгээ сүүлдээ би ерөөсөө мангар юм энэ хичээлийг болиё ч гэдэг юм уу би их сургуульд сурч чадахгүй болиё гэсэн ийм асуудал бол сүүлийн жилүүдэд их гарч ирж байгаа юм. Ийм оюутны тоо бол ганц одоо жишээ яг ийм оюутан байлаа гэж сонсогч бол ганц чамаар тогтохгүй одоо хэдэн зугаараа 500-аараа мянгаараа яригдж штэ. Ийм зүйл байна. За нөгөө талаас бид нар бол энийг арай өөрөөр үзнэ. Өөрөөр хэлбэл энэ агуулгуудыг ингэж хуваачаад ингэж заах юм бол ерөөсөө багтахгүй. Миний бүтэн зунжин одоо толгоогоо зовоосоо ажил тэр байна. Тийм учраас энийг одоо багтаагаад одоо яаж зааж болох вэ? Яаж одоо оюутан хүнд заахаас илүү оюутан хүнд эзэмшүүлж болох вэ гэдэг энэ тал дээр бид нэр ажилласан. За энэ бол арга зүй дээр суурилдаг. Бид нар бол цоо шин ийм сайхан арга зүй байгаа. Шин гэдгийг ямар утгаар хэлж ийнэ вэхээр физик ба математикийн хувьд бол шин зүйл биш. Жишээлбэл одоо Диракийн арга бол Нобелийн шагнал авсан квант механикийн бид нэр үндсэн арга. За энэ аргыг одоо жирийн математик, жирийн физикт буулгаж ирж байгаа нь бол одоо шинэ гэж ингэж хэлж болно.
Релятивист механикийг гэсэн бидний Диракийн Кэйт векторын аргаараа заачиж болох жишээ те. За хоёр дахь нь болохоор Ньютоны эсвэл Лейбницийн анхны тэр оригинал аргыг бас сургалтанд ингэж нэвтрүүлж оруулж байгаа юм. Энэ бол бас шинэ арга биш те. 1960-аад оны дундуур бол энэ аргыг бол математикийн үндэслэлтэй гэдэг одоо стандарт бус тоолол гэдэг ийм хичээлийг одоо барууны сургуулиуд орж эхэлсэн. За энэ стандарт бус тоолол, гипер тооч гэдэг юм уу. Энэ бол одоо 20 дугаар зуунд математикийн нэгдсэн том нээлтүүдийн нэгэнд ордог. За энэ аргыг одоо хэрэглээд маш их амжилтанд хүрч байгаа сургуулиуд олон байдаг. Гэхдээ энийг бол жишээ нь Монголд одоо анх удаа бас туршиж үзэж байгаагаараа шинэ арга гэж хэлж болно. Тийм учраас бид нар бол ялангуяа хоёр арга. Нэг нь бол одоо квант механикийн Кэйт векторын арга. За Кэйт векторын аргыг бид нэр энэ дээр ингээд тэмдэглэж чинь ерөнхийдөө бол биеийн төлөв байдлыг пси гэдэг Кэйт векторыг илэрхийлдэг тухай. За ийм нэг тэмдэглэгээтэй арга. За нөгөөх нь эгэлийн тухай арга. Эгэл гэдэг нь одоо элементар гэсэн үг. Жишээлбэл эгэл ижлэхүүн, эгэл талбай гэх мэтлэн бид нэр ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан эгэл гүйдэлч гэдэг юм уу. Энэ эглийг олох гэсэн ийм нэг аргын тухай. За энэ эглийг бол бид нэр энэс хойш Д дураастай ийм үйлдэл гэж ингэж тэмдэглэнэ. Ямар нэгэн А гэдэг бүхэл хэсгээс эглийг авах энэ үйлдэлийн гэсэн. Ийм хоёр аргыг бид нар энэ сургалтанд оруулаад энэ хоёр аргыг бас зааж өгнө. Энэ хоёр аргаар дамжуулаад математикаа зааж өгнө. За тэгээд математикийг зөв ойлгох юм бол бид нар энэ квант механик ба релятивист механикийг зөв ойлгодог юм аа гэж. Ийм арган дээр үндэслэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ арга бол ямар арга вэ гэхээр арга дээр суурилахаар зэрэг хүн тэр аргыг баг багаар эзэмш явах хэрэгтэй юм. Ингээд шогмон хуваарлахгүй яг л өөрөө чадах хэрээр ингээд эзэмшээд явна. Тийм учраас эхний ээлжинд ийм их зүйлийг бас маш бага зүйлийг сурна. Дараа нь ингээд дахиад бага шиг сурна. Тэгээ энэ арга бол ямар арга байдгийг гэхээр экспоненциал арга байдаг хөвгүүд. Ингээд явхаар зэрэг энэ генет ингээд экспоненциалаар өсөө явцдаг. Өөрөөр хэлбэл эхлээд энийг ингээд үзэхээр зэрэг ерөөсөө ахиж өгөхгүй мэд боловч явж нэг генет ингээд сайхан мэддэг чаддаг юм чи экспоненциалаар өсөд явдаг. Ийм арга юм байгаамаа. Энэ арга бол одоо ерөөсөө орчлын ертөнцийн бүх юмны хөгжлийн үндэс байдаг шүү дээ. Экспоненциал гэдэг бол ийм арга байдаг. За энэ А гэдэг нь бол бидний агуулга, эсвэл амжилт, та нарын хүрч байгаа амжилт, эсвэл бидний заах ёстой агуулга гэж ингэж ойлгоё. Т гэдгийг тайм буюу хугацаа гэж ойлгоё. Тэгэхээр зэрэг энэ аргаар үзэх юм бол эхлээд энэ бага хугацаанд үзэж байгаа агуулга бол маш бага байна. Та нарын сурч байгаа юм ч гэсэн маш бага байх жишээтэй. За энэ бол сайн муу хоёр талтай. За сайн тал нь гэвэл хүүхдүүд нөгөө бага юм үзэж байгаа учраас над одоо би физикийг мэдэхгүй, математикийг мэдэхгүй, би сурч чадахгүй гэдэг юм нь алга болоод бага багаар ингээд урамшаа сайхан сураад эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөртөө итгэл нэмэгддэг. За муу гэж хэлэх юм уу да, одоо энэ бас анзааруулжтай тал нь ялангуяа физик, математик жоохон гайгүй шиг хүүхдүүд бол өөх амархан юм заагаад байна, мэддэг юм заагаад байна гэдэг ингээд одоо хөөрцөглөөд яарад байдаг. Өөр юм дээр тогтдоггүй. Тэгж байгаа дараа нөгөө гинт ингээд хүндрээд эхлэхээр нөгөө физик, математик таар байсан хүмүүсээс хоцроод эхэлдэг ийм жишээ бол анзаарагдаад байгаа юм. Тийм учраас энэ аргыг үзэхдээ би бол нэг философ нэг үгийг бол хүүхд болгонд хэлж өгдөг. За энэ бол ямар үг вэ гэхээр би одоо хэлж өгье. Хэлбэрт бүү ташуурд гэж. Өөрөөр хэлбэл энэ амархан үед нь маш амархан мэддэг юм чинь мэддэг юмн дээр чинь тэр шин зүйлийг заадаг. Тийм учраас би мэддэг юм байна гэд зөвхөн хуучин сэтгэлгээтэй зууралдаад байх биш. Тэр мэддэг юмны цаана миний анзаараагүй шинэ арга технологи байсан байх шүү гэж сайхан анхаарч сууж явах хэрэгтэй. Тийм учраас энэ үед яах ёстой вэ гэхээр хялбархан санагдавч ташуурдч болохгүй, яарч болохгүй. Тийм учраас бид нар ямар зүйлийг хэлдэг вэ гэхээр хялбарт бүү ташуурд гэж би энэ хүүхдүүд заавал тэмдэг дээр нь бичүүлдэг. Хялбарт бүү ташуурд гэж. За хялбархан юм байвал энэ дээр нь өнгөрөөд ташуурдаад ингээд яарад өнгөрч хэрэггүй гэсэн үг. Ташуурд гэдэг бол морой ташуурдаа дахиад өнгөрөхийг хэлж штэ. Хялбарт бүү ташуурд гэж. Түүнээс зодох модох гэсэн үг шүү. Хялбархан газар ингээ яарад давтаж болохгүй. Энэ мэддэг байлаа ч гэсэн нэмийг сайхан анхаарч өөртөө сайхан эзэмшиж өөртөө шингэтэл ингэж бясалгаж бодож янз бүрээр нь тунгааж ингэж сууж явах хэрэгтэй гэж ингэж хэлж байгаа. За тэгээд ингээд явсан хүнд бол энэ бүх зүйл хялбар байдаг. Бүх зүйл ингээл хялбар мэт өдөр болгоны анхны байсан тэрл амархан мэт явсаар байгаа л нэг мэдгээд маш их зүйлийг сурдаг. Нэг мэдгээд асар их зүйлийг бол маш амарханаар ойлгодог. Ийм арганд ордог. За гэтэл зарим хүүхдүүд энийг ташуурдаад өнгөрчдөг. Үнэхээр одоо өнгөрдөг явдал байна. Ингээд ташуурдаад өнгөрчхөөр
нөгөө энэ зүйл маань бэрх болчихно одоо. Бүр ойлгох аргагүй болчихно. За тэр үед юу гэж хэлдэггүй гэхээр зэрэг ер нь бол бэрхэд бүү цухалдаа гэж ингэж хэлж байгаа. Бэрхэд бүү цухал гэж. За энэ бол их чухал манай Монгол ардын сайхан үгнүүд байна. Энийг бол мэдж байгаа хэрэгтэй. Бэрхэд бүү цухалдаа гэж ингэж хэлж байгаа. Тий. Бэрхэд бүү цухал гэж. За одоо хүүхдүүдийг үзэхээр эсвэл энэ хичээлийг сонгож ирж байгаа хүүхдүүд ч юм уу маш олон хүүхэд бол энэ тоо бичгийг бэрх гээд цухалдчихсан байдаг. Цухалдаад энээс айгаад энийг ерөөсөө үзэхээс дургуун хүрээд ингээ хичээл намаа хаяад ийм асуудалд орсон байдаг. За энэний шалтгаан бол ерөөсөө л хялбар ташуурдсны. Баган гэдээ ч юм уу хичээл намаа таслаад ч юм уу сайхан ойлгохгүй ч юм уу эсвэл амархан гэдэг хялбар ташуурдсан. Хялбар ташуурдах юм бол бэрхэд цухалдана гэсэн. Хялбарт ташуурдахгүй энийг их сайхан бясалгаж бодож өнгөрөөх юм бол бэрх зүйл гэж байхгүй. Ер нь бол тоо хийцэгт бол бэрх зүйл гэж их ховор. Ерөөсөө л жижигэн хялбар зүйлүүд нийлж яадаг. Нэг мэдэхгүй зүйл гарвал хүн ойлгочих болно. Хоёр мэдэхгүй зүйл гарвал найз нөхцийн тусламжтай ч юм уу ном хараад ойлгож болно. За гурван мэдэхгүй зүйл гарах юм бол нэг бодлогон дотор энэ бол ерөөсөө дийлэгдэмгүй хүнд ажил байдаг шүү дээ. Гэтэл нөгөө гурвыг нэгээр нь аваад үзэх юм бол амархан зүйл байж байдаг. Тэгээ бид нар яадаг вэ гэхээр ингэж явдгийг нэг дутагдал нь бид нар нэг хичээл ингээ үзэхэд агуулга нь юм боловч энэ дотор оюутны мэддэггүй маш олон зүйл нийлж байдаг. Тийм учраас агуулга нь амархан мэд боловч энэ дотор ингээд гурван мэдэхгүй зүйл байхад энэ хичээл маш хэцүү болж байдаг. Гэтэл жинхэнэ дээрээ энэ хичээл чинь оюутан хүнд 3 биш маш олон мэдэхгүй зүйл явж байдаг байхгүй. Мэдэхгүй гэдэг нь уг нь үдцсэн байх хэвээр, уг нь сурцсан байх хэвээр, уг нь хичээлээрээ үзчихсэн. Гэхдээ нөгөө ингээд ташуурдаад өнгөрцөн ийм зүйлүүд байж байна. Тэгэхээр зэрэгэл энэ хичээл чинь ойлгох аргагүй хүнд хичээл мэд санагдж байдаг. Багш хүн ч гэсэн заахад маш хүнд байдаг шүү дээ. За ийм аргаар явнаа. Ийм аргаар одоо арга зүгээр бид нэр орчин үеийн физик гэдэг энэ хичээлийг үзье гэж байна. За орчин үеийн физик уг нь бас гоё. Хүн ингээд ярих юм бол одоо юу гэдгийг хар нүхч гэдэг юм уу? Орчлон ертөнцийн одоо бүтэц зүй тогтолч гэдэг юм уу? Одоо атомын бүтэц яагаад ийм сонирн байгаа ч гэдэг юм уу? Квант entanglement гэдэг юм ингээ маш гоё зүйлийн тухай сонин зүйлийн тухай философтод ярьж болох мэт боловч өөрөө энэ квант механик, релятивист механик бол хүний жирийн оюуханд бас их багтаж өгдөггүй зүйл. Өөрөөр хэлбэл зүгээр сайхан ингээд хар ухаанаараа яриад байж болдоггүй ийм шинжлэх ухаанууд л да. Ийм шинжлэх ухаан. За би нэг хоёр жишээ гаргаж өгье. За жишээлбэл релятивист механик байна. Релятивист механик дээр за энэ би нэг А-гийн урт гэд үзчихье. За энэ бол Б-гийн урт гэд ингээ хоёр юмны урт гэд ингээд үзье. Тэгэхээр энэ дээр бид нэр жирийн логик бол маш амархан байдаг. Яг хөө гэхээр за А-гийн уртыг L-А гэж хэм бол Б-гийн уртыг L-Б гэж хэм бол L-Б гэж хэм бол Б-гийн уртыг. За одоо энэ зургаас харах юм бол мэдээж манад ямар байна вэ гэхээр зэрэг А нь бол Б-гээс богино байна. А-гийн урт бол Б-гээс богино ах жишээд. Б-гээс. За тэгэх юм бол эндээс юу гэж мөрдөж гарах вэ гэхээр Б-гийн урт бол А-гаас их байна гэж шууд ингэж мөрдөж гарна. А-гаас. Б-гийн урт нь А-гаас их байх юм бол А нь Б-гээс богино гэх. Энэ бол одоо маш ойлгомжтой логик байна шүү дээ. Гэтэл релятивист механик дээр тийм гардаг. Өөрөөр хэлбэл энэ логик ажилдаггүй байна. Энэ логик ажилдаг. Одоо юу гэсэн үг вэ гэхээр ийм хоёр адилхан юм явж байгаа юм шиг мөртлөө жирийн тайван байхад ингээ хөдлөөд эхлэв. За энэ ингээ хөдөлж явахаар энэний зүгээс харахаар энэ нь богинохон. Энэ нь богинохон. За энэ богинохон гэж байгаа юм чи энэ урт гэж бодогдохоор зэрэг энэ нөхрийн зүгээс харахаар энэ нь богинохон. Ингээ гараад ирдэг. Ингээ гараад. За би тэгвэл өөр өнгө. Одоо энэ хоёр адилхан зүйл байна. Тайван байхдаа адилхан урттай. За одоо энэ ингээ хөдлөө явжээг энэ онгоц гэж үзье. Энэ онгоцны зүгээс харахаар энэ богино харагдана. Энэ хоёр анх бол адилхан урттай байсан. Энэ онгоцны зүгээс. Энэ богино харагдчихин. Тэгвэл энэ зогсож байгаа онгоцыг харахаар энэний уртыг урт гэж харах мэт боловч үнэн чанартай энэ зүгээс харахаар энэ нь дахиад богино байна. Өөрөөр хэлбэл энэ логик ажилддаг байхгүй. Энэ ажилддаг. Тэгвэл энийг яаж ойлгох ёстой юм? Энийг яаж ойлгох вэ гэхээр нөгөө математикаараа дамжуулж ойлгох. Зөвхөн математик сэтгэлгээрээ дамжуулж, энэ томьёогоороо дамжуулж энийг ойлгодог ба. За квант механик дээр бас сонин жишээ гараад ирдэг. Квант механик дээр ямар жишээнүүд байна вэ гэхээр за би одоо ийм жишээ авъя. Жишээлбэл ингээ янз бүрийн ийм эдний өндрийг хэмжээ гэж үзье л да. За энэ зарим нь өндөр нам байлаа гэж ингэж үзье. За энэ өндрүүдийг ингээ хэмжээд дундаж утгыг авъя гэвэл дундаж өндөр. Дундаж өндөр гэдэг бол
Мэдээж за би энэ дээр ингээд янз бүрийн дундаж өндөр гэдэг бол мэдээж хамгийн өндөрөөс богино байх хэвээр. Хамгийн намхнаас өндөр байх хэвээр гэж ингэж гардаг. Жирийн логикоор. Гэтэл квант механикийн дундаж бол зарим тохиолдолд бидний янз бүрийн юмнуудыг хэмжихэд дундаж өндөр нь хамгийн өндөрөөс өндөр гарч иж болно. Хамгийн өндөрөөс. Эсвэл хамгийн намхнаас нь намхан гарч иж болно. Тэгээ энийг бол Эйнштейн жишээлбэл одоо огт байж болшгүй зүйл гэж ингэж үзэж их эсэргүүцдэг байсан шүү дээ. Гэтэл энийг яаж ойлгох вэ гэхээр мөн л математик аппаратаараа дамжуулж ойлгоод. Тэгэхээр зэрэг энэ хоёр гिचээ механик бол орчин үеийн физик мөн одоо хүндрэлтийн нэг үнэн гэдгийг хэрэгэлдэг. Эрэлтвис механикийн одоо мөрдлөгөөнүүдээс ихэд бид нар атомын энерги гарч ийн, масс одоо энерги төвөрж ээж болно, энерги масс төвөрж ээж болно. Квант эрэлтвис механикийн одоо дахиад өөр гоё жишээ бол цаг хугацаа орон зай шилжиж болдог, орон зай цаг хугацаанд шилжиж болдог ч гэдэг юм уу. Ингээд нөгөө ой тоонд оромгүй юм сонин сайхан дүгнэлтүүд гараад ирж болдог. За квант механик бол бас одоо маш гайхалтай олон сайхан. Одоо бид нэр хамгийн наазахын жишээг хэлгээд Гейзенбергийн тодорхойгон зарчмаас өсвөлээл одоо quantum teleportation, quantum entanglement, quantum correlation гэдэг юм уу. Ийм гайхалтай олон зүйлийг үзэж сонирхё гэвэл эдгээрийг одоо ойлгодог тэр математикийг сурах хэрэгтэй. Эдгээрийг тэр ойлгож сэтгэдэг тэр сэтгэлгээний аргыг сурах хэрэгтэй гэсэн. Ийм зүйл аа. Тийм учраас энэ хичээлийг та нар сонирхоод үзвэл үзсний дараа үнэхээр энэ эрэлтвис механикийн цаана байдаг математикийг бид нар сайхан эзэмшин, энэ квант механикийн цаана байдаг тэр математик арга сэтгэлгээний технологиг бол сайхан эзэмшин. Тэгээд энэ тооцооныхоо замаар ингээд сэтгэл сурах нь шүү дээ. Тэгээд хэдийгээр энэ жирийн хар ухаантай логикын зөрчилж байгаа мэт боловч яг энэ орчин үеийн физикийн арга технологиг бол эзэмш сурнаа. Энэ бол одоо та физик одоо үзээгүй байсан ч ялгаагүй, математик нэг үзээгүй байсан ч ялгаагүй, өөрийгөө одоо физмат нэг сайн биш гэж бодож байсан ч ялгаагүй, эсвэл би маш сайн гэж бодож байсан ч ялгаагүй. Яг л ялгал өгөөгээр энэ аргаар явах юм бол адилхан сурч болдго юм аа. За тэгээд энэ орчин үеийн физик гэдэг хичээл тавтаа морилороо сонирхож үзээрэй. Тэгээд сонирхолтой байвал одоо эргээд биднэрт энэ тухай саналаа хэлээрэй. За энэ хичээлийг анх хими ангийн хүүхдүүд зориулж хийжсэн. Тийм учраас бид нар ерөнхийдөө тийм хими ангийн хүүхдүүд чиглэсэн юм агуулгатай явна. Тэгээд сүүлийн үед бол одоо энэ зайнаас санданч гэдэг юм уу, газар зүйч гэдэг юм уу, биологч гэдэг юм уу, математик, эдийн засаг, инженер гэдэг янз бүрийн хүүхдүүдийг сайхан сонирхож байгаа. Та нар ч гэсэн сонирхож байвал энэ орчин үеийн физикийн агуулга дотор би нэг ийм зүйлийг үзмээр байна. За одоо миний одоо мэрэгжил дотор над нэг ийм хийхэд их төвөгтэй байна. Жишээлбэл инженер ангийн хүүхдүүд юу гэдгийг одоо продуктив геометрик төвөгтэй байна ч гэдэг юм уу. Иймэрхүү санал хүслээ илгээгээд байвал багшны хичээлийнхаа агуулганд багтаах боломжтой. Тэгээд явандаа нэмэлт 1-2 хичээлээр 1-2 лекцээр та нарын хүсэж байгаа зүйлийг багтаагаад өргөжүүлэх гэсэн бодолтой байгаамаа. За орчин үеийн физикээр бид нэр эхний нэг хэсэгтээ квант механикийг сайхан төвлөрөөд явъя. За тэрний дараа бол эрэлтвис механик дээр бас төвлөрөөд явж болно. За тэгээд одоо термодинамик, статик гэдэг энэ зүйл рүү төвлөрч болно. Тэгээд хүсэх юм бол одоо зүгээр жирийн одоо механик ч юм уу бусад физикээ бас сонирхоод үзэж болно. Нэгэн дарга эзэмшсэн учраас. За квант механик дээр төвлөрөөд явахдаа бид нэр ямар замаар явах вэ гэж юу үзэх вэ гэдгийг одоохондоо товч дурдъя. За хамгийн эхлээд бид нэр энэ Диракийн Кет векторын тухай үзнэ. За ерөнхийдөө за би одоо яг хөө ерөнхий хэлбэрээр биччихвэл системийн төлөв байдлыг пси гэдэг Кет векторээр илэрхийлнэ гэж. За нэг юм бичлэг. Одоо хин ч ойлгохгүй. За нэг сайхан ойлгодог болно. Энэ бол төлөв байдлын вектор буюу энэ бол хэний гэхээр Нобелийн шагналт Дирак гэдэг эрдэмтэн энэ залуу байхдаа за тэгээд энэ хэлбэрийг бол Кет вектор гэж ингэж нэрлэдэг. Диракийн Кет векторын арга гэж. За ийм зүйлийг сайхан үзнэ. За энэ аргыг зөвхөн квант механик төдийгүй жирийн механик, математикийг ойлгох гэсэн хэрэгжилж болдог. Ийм сайхан гайхамшигтай арга байдаг юм аа. За Диракийн Кет векторыг үзээд энийгээ бид нэр цааш нь хөгжүүлэх замаар матрицын тухай үзнэ. За энэ матрицыг юу гэж үзэх вэ гэхээр зэрэг ямар нэгэн төлөв байдлыг хуургаад за өөр нэг төлөв байдалд хуургадаг юм. Хуургалт гэж ингэж ойлгоно. За энэ хуургалтыг бид нэр одоо юу гэдгийг за оператор О гэдэг ингэж нэрлэчихье. Оператор тэгвэл энүүнд харгалздаг матрицын тухай үзнэ. Өөрөөр хэлбэл О гэдэг матрицын тухай. О
psi тэнцүү фи гэж. За одоо ингэ биччихье. Энэ үйлдэлийн тухай үзнэ. Өөрөөр хэлбэл хоёр дахь бидний үзэх ёстой юм бол матрикс гэдэг ийм зүйлийн тухай үзнэ. Матрикс. За энийг бол манайхан матрикс гэдэг. Энэ ер нь бол юу гэсэн үг вэхээр матрас гэсэн үг. Яг үгийн гарал нь болохоор олон тоондоор яг матрас гэж ингэж хэлэгддэг. Матрас. Бидний нөгөө биеийн тамирын хичээлд үздэг ийм дөрвөлжин гудсыг матрас гэдэг шүү дээ. Энэ өөрөө ийм яг ийм дөрвөлжлэгдсэн хэлбэртэй тоо байдаг баггүй. Энэ дээр хит хитэн ингээд ирэмлээд бичсэн тоо. Тийм учраас матрицсан тоо гэж ингэж үзнэ. Матриц. За дараа нь бид энэ Каун механикт ямар матрицыг үздэг вэ гэхээр комплекс тоондор тодорхойлогдсон матрицыг үздэг. Тийм учраас энэ дараа нь бид нэг хэсэг юу үзэх вэ гэхээр комплекс тооны тухай үзнэ. Комплекс numbers гэж. За комплекс тоо үзээгүй хүмүүс бол энэ айх хэрэггүй. Энэ бол зүгээр иж бүрэн тоо гэдэг ингэж ойлгож хэлнэ. За үдцсэн хүүхдүүд ерөнхийдөө жоохон айчсан гэдэг юм уу зүрхээ авчихсан байдаг. Тэгээ энийг айх хэрэггүй. Энэ бол зүгээр л ер нь комплекс гэдэг үгний утга нь бол иж бүрэн гэсэн үг шүү дээ. Иж бүрэн гэсэн ийм утгатай. За иж бүрэн юм бол жоохон төвөгтэй бүтцтэй байдаг. Дагалдах утга нь бол энэ төвөгтэй бүтцтэй гэсэн үг байдаг. Тэгээ манай хүүхдүүд ихэнхдээ жоохон төвөгтэй ч гэдэг юм уу утгаар нь айгаад ойлгоцсон байдаг. Ийм иж бүрэн тооны тухай ярина. За энэ юунд иж бүрэн гэхээр ерөөсөө л нэмэх, хасах, за үржих, хуваах энэ дөрвөн үйлдэл. За энэ дөрвөн үйлдэлийг дөрвөн арга гэдэг дөрвөн аргын тоо гэдэг шүү дээ. Тэгвэл энэ дөрвөн аргын биш. За зэрэг дэвшүүлэх гэж ингэж тэмдэглэе. 5 аргын тоонд иж бүрэн ийм тоо гэлж байгаа. 5 аргын тоонд тодорхойлогд. Өөрөөр хэлбэл бид нэр энэ 5 аргын тоо болно гэсэн үг. За ингээд үзчих юм бол ерөнхийдөө бид нар бол Каун механикийн тухай нэлээд ойлголттой болно. Тэгээд дараа нь бид нар юу үзэх вэ гэхээр ерөөсөө ямар нэгэн матрицын за m гэж биччихье. M гэдэг матрицын хувийн утгын тухай, хувийн функцийн тухай бас ингэж үзэж болно. За m лямбда ч гэдэг юм уу лямбда. Одоохондоо та нар ойлгох албагүй. За энэ бол бид нар энэ одоо ингээд анх сонсохоор хүн ойлгох аргагүй шүү дээ. За энийг сайхан эзэмшнэ. Өөрөөр хэлбэл хувийн утга ба хувийн функцийн тухай. Eigen vectors, eigen values гэж хувийн утгыг бол eigen value гэнэ. Eigen value олон тоон дээрээ за хувийн векторын тухай ярьж болно. Eigen vectors гэж. Eigen vectors векторын тухай, хувийн функцийн тухай ярьж болно. Eigen function гэж. За ийм тухай ярьж болж байгаа. Жишээлбэл энэ m гэдэг матрицын энэ нөхцөлийг хангаж явах юм бол энэ лямбдаг бол хувийн векторыг нь энэ m лямбдаг бол лямбда таргалзах хувийн утга гинж гэдэг юм уу. За ийм тухай бид нар сайхан үзнэ. За энэний дараа спектрал теорем гэж имийг үзнэ. Spectral theorem. Spectral theorem гэж имийг үзнэ. За одоохондоо бас л сонсоогүй. Ер нь бол спектрал онол гэж математик бүхэл бүтэн бас салбар байна. За энэ хувийн утгуудыг бол спектр гэж ингэж нэрлэдэг. Тийм учраас ямар нэгэн функцийг одоо энэ хувийн утгуудаар нь задлах тухай үзэж болдог байх нэ. Спектрал теоремын тухай. Гэх мэтлэнгээр за ийм зөвлөдүүдийг үзнэ. За тэгээд энэ зөвлөдүүдийг одоо ингээд сонсоход бол нэлээд төвөгтэй мэт боловч энийг маш амархан байдлаар үзнэ. Алхамаар. Тийм учраас та нар энэ нэг үзэж байгаа юмыг л тэр момент нь сайхан сурч аваад ингэж яарч ирэхгүй. Дараагийн момент нь сурч аваад ингээд явж идэл нэг мэдхэд энэ мэдчлэн энэс ч төвөгтэй ингээд анх сонсоход ойлгох аргагүй юм зүйлийг бол өөрийнхөө хуруун дээр өөрийнхөө мэдрэмжээр өөрөө зохиосон юм шиг ингэж сайхан ойлгож сурдаг. Манай хичээлийг үздэг хүүхдүүд ялангуяа манай олимпиадын бэлтгэлд хамрагдаг хүүхдүүд бол ийм урайтай шүү дээ. Физик, математикийг өөрөө зохиосон юм шиг сурцгаая гэж хийцгээе гэдэг урайтай. Тийм учраас та нар ч гэсэн одохгүй нэг өөрөө зохиосон юм шиг сайхан сурч чаднаа гэж. За ингэж бодогдож. За эхний хэсэг. За тэгээд бид нар яах вэ гэхээр Каун механикийн тухай үзээд за Каун механикийн хамгийн төвөгтэй хүн сэдэв гэж нэрлэгдэг дээ. Тийм учраас өнцгийн моментын квант онолыг жишээ болгож үзнэ. Өнцгийн моментын квант онолыг за энийг англиар биччих юм бол ингэж бичиж болно. Quantum theory онол за angular momentum гэж. Өнцгийн моментын импульсийн момент гэж. Angular momentum гэж. За энийг жишээ болгож үзнэ. За тэгээд нэмэлтээр бид нар мэдээж Каун механикийн
олон зүйлийг сайхан хийж өгч болно. За энийг ойлгочих юм бол ер нь бол энэ хичээлийн дараа бид нэр яах вэ гэхээр зэрэг энэ Диракийн K vector гэж ямар гайхамшигтай гоё тэмдэглэв вэ гэдгийг хүүхдүүд мэдэрч ойлгож сурна. За комплекс тоо гэж бас ямар гоё тоо байсан юм бэ? Бид нар энэс яагаад байсан юм бэ гэдгийг бол бас ойлгож сурна. За тэгээд жишээлбэл энэ Quantum mechanics-ийн энэ өнцгийн моментын онолыг сайхан үзээд энэ Quantum mechanics чинь тэгж хүн ойлгож болохооргүй зүйл биш. Ямар ч гэсэн тооцоог бол маш амархан хийж болдог. Математикийг ойлгочих юм бол математикаараа дамжуулаад энийг бол хэрхэн одоо тооцоо хийх үү гэдгийг бол ойлгож болох юм байна гэж ингэж үзэж болно. Гэхдээ Quantum mechanics-ийг бол ойлгоход төвөгтэй гэж ярьдаг. Яагаад гэвэл жирийн хар ухаанаар ойлгох аргагүй гэсэн. Математикаар дамжуулах юм бол ойлгож болдог. Жирийн хар ухаанаар ойлгох аргагүй гэдгийг Quantum mechanics-ийг одоо бүтээлчсэн хүмүүсийн нэг болох Feynman байгаа. Feynman бол квант электродинамикийг бүтээгээд Нобелийн шагнал авсан. Тэрээр юу гэж хэлсэн гэхээр Quantum mechanics-ийг хэн ч ойлгодог юм аа би ч гэсэн гэж ингэж хэлсэн байгаа. Гэхдээ математикаар нь бол дамжуулаад ойлгож болдог. Зүгээр жирийн хар ухаанаар математик үзэхгүйгээр энэ арга технологиг үзэхгүйгээр харин бол ойлгох аргагүй гэсэн зүйлээ. За тэгээд орчин үеийн физикийн эхний хэсэгт нь тавтаа морил. За орчин үеийн физикийн хичээлийг та нар ингээд үзээд гарах юм бол нэг олон томьёо тогтоогоод нэг физик үзэн гэхээс илүү юу сурах хэрэгтэй юм гэхээр орчин үеийн физикийн хичээлийг та нар ингээд сонсох явцад имийг яаж сэтгэдэг юм гэж. Ялангуяа юмд яаж шинээр ханддаг юм, имийг яаж өргөддөг юм гэдэг. Энэ сэтгэлгээний сайхан арганд суралцсан. Тэгэхээр энэ орчин үеийн физикийн хичээлийн гол зорилго бол тэр Quantum mechanics-ийг заах, эргэлдээсийн механик заах гэхээс илүү сэтгэлгээний шинэ арганд суралцсан үг. За энэ бол энэ хичээлийг үзсний хамгийн чухал үр дүн. Сэтгэлгээний одоо арганд суралцсан шинэ арга. Өөрөөр хэлбэл энэнд суралцсны үр дүнд юу болох вэ гэхээр ерөөсөө л өөртөө итгэлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл өөртөө итгэл. Би ямар ч юмыг сурчиж чадах юм байна шүү гэж энэ гайхалтай итгэлийг бий болгоно. Итгэлийг олж авна энэ хичээлийг. За энэ бол энэ манай хичээлийг үзсэн хүүхдүүдийн одоо маш их давтдаг, маш их баярладаг зүйл. Өөртөө итгэлийг олж авлаа гэж. За ийм зүйлийг сурнаа. Сэтгэлгээний шинэ арга. За энэ аргуудыг үзэхдээ бид нар бол физик, математик дээр ингээ хоёр зүйлийг бол хоёр аргыг төвлөрж үзнэ. Ер нь орчин үеийн физик бол физикч, байгалийн шинжилгээ ухаанч хоёр зүйлийг л голчлон үздэг. Нэг нь ямар нэгэн системийн төлөв байдлыг судалдаг хүүхдүүд. Төлөв байдал. За ямар төлөвт байгаа юм гэж. Төлөв байдал. Одоо та нарын машин дээр чинь ямар байгаа юм? Шин юм уу, хуучин юм уу? Бензинтэй юм уу, бензингүй юм уу гэдэг ч юм уу. Ийм төлөв байдал байна. За энийг болохоор англиар бол state гэж ингэж нэрлэдэг. State. За жишээлбэл одоо механик төлөв байдал байж байна. Квантын төлөв байдал, цахилгаан төлөв байдал, хийн төлөв байдал гэх мэтлэнгээр үзэж болох нь шүү дээ. За хоёр дахь нь болохоор энэ төлөв байдлын өөрчлөлтийг судалдаг. Төлөв байдлын өөрчлөлтийг бол бид нэр процесс гэж, үйл явц гэж ингэж үздэг. Процесс, төлөвийн өөрчлөлт буюу процессыг судалдаг. Төлөвийн өөрчлөлт буюу. За ийм хоёр зүйлийг үзнэ. Нэгдүгээр төлөв байдал, хоёрдугаар төлөвийн өөрчлөлтийг үзэж байгаамаа. За энэ хоёрыг үзэхдээ бид нэр энэ төлөв байдлыг судлахдаа саяын хэлсэн ёсоор системийн төлөв байдлыг K vector илэрхийлэх тухай үзнэ. За процессыг судлахдаа бид нэр эглийг олох. За бид нэр заримдаа дифференциал гэж хэлбэрийн мэднэ, уламжил гэдэг, хэлбэрийн мэднэ, вариац гэдэг, хэлбэрийн мэднэ. За үүнээс гадна өөр маш олон арга хэлбэртэй байвч энэ эглийг олох гэдэг ийм үйлдэлийн тухай үзнэ. Эглийг олох. Өөрөөр хэлбэл ер нь өөрчлөлт ба өөрчлөлтхний тухай үзнэ. Өөрчлөлт, difference, өөрчлөлт буюу differential гэдэг. За ийм зүйлийн тухай бид нэр үзнэ. За тэгээд энийг үзэхээр зэрэг өөртөө идэх сайхан итгэлтэй болж авна. За математик физикийн сайхан суур мэдлэгтэй болж авна. Ялангуяа арга технологиг сайхан сурна. Тэрний үр дүнд одоо энэ чиглэл ямар ч намайг унших чадвартай болно. За энэ хичээлийн зорилго бол ийм.